далайн минь би сонсогдож байна уу? Миний яриа жоохон сул сонсогдож магадгүй шүү. За надад микрофон байхгүй байгаа нь миний суралцдаг. Тэгээ ер нь бас микрофонгүй байгаа. Тэгээд нөгөө гадуур бичлэг хийж байгаа манай өрөө шиг чимээгүй биш болохоор орчны чимээнд амар их дарагдаад тэгээд миний яриа айгүй сул сонсогдож магадгүй шүү. За уучлаарай. Тэгээд сайхан гэх юм бол сая би гадуур явж байгаа. Тэгээ 0 ормоор санагдсан байхгүй юу? Тэгээ 0 ормоор санагдаад CUG-с орсон ч ерөөсөө ямар ч 0 байхгүй. Нөгөө 0-гүй салбарууд нь манай энэ орой гэдэг юм шиг үү. Тэгээд иш орсон байхгүй юу? Тийш ороод 0 руу харчаад гарч ирэнгүүт ийчээ. Тэгээд асаа. Тэгээд би ингээд кофе аваад ингээд мача тээ аваад угаас уучсан байхгүй юу? Тэгээд би яг ингээд харцсан байсан амар гоё чизкейк амар идмээр санагдаад амар идмээр санагдсан. Үгүй идмээр санагдахаас өөр аргагүй заяа. Тэгтээ ёо би яг бүр ингээд ерөөсөө ингээд доошо буугаагүй амар гоё хөөцөн тэгээ ийм гоё бүтцтэй чизкейк бараг анхудаа харчаа. Тэгээд эдмэр санагдаад яатсан. Зүг зүгээр явж байгаа 0 ордод амар их мөнгөрч. За тэгээд идэж үзье заяа. Бүр яа амар хатуу. Амар гүлдүү юм. Яг зарим их чаан шүү байна. Бүр яг ингээд зарим ихтэй ажиллагдах нэг юм зарим ихсэн хатуу юм шүдэн мэдрэгдэн шүү дээ. Хараа 13 минут. Жохон гисгэж аваад энэ ингээд хөтлөж. Түр гаднаа гэлэн дотроо болсон зүг байсан мэн үү? Амар хөлдөө төснөө нэг тийм чизкейкний чимчгэнсэн юм хурц гоё амт өгдөө шүү дээ. Тийм амт ерөөсөө байхгүй. Би яг сая зүгээр сүйтэй зарим гэдэж байгаа юм шиг байна. Юуны ч амтгүй. Хөлдөөчөр ингэдэг юм ата. Гис мэсгэрээ арай өөр болж магадгүй. Энэ гэхдээ яагаад вэ? Хөлдөөцсөн бэ? Одоо би тэгээд уусаа хонтын проочод хийж чадах юм. Таны чизкейк чинь таг хөлдөө байж тээ сөхрүүлээ гэж бодож тэгээд одоо нэг хэсгээ идэж өгөө. Оо ямар фейл юм. Ингээд зүгээр явж байгаа зүгээр би цэцмаар санагдсан гот амар их мөнгөөрөө тэгээд нөгөө хүн ч гэсэн хэлтэй байгаагүй. Байх мэдрэмжтэй авах тий стахаа. Зөвхөн харахад сайхан юм даа ч. Яа энэ бүр ингээд хөлтөөсөн жааш. Бүр тис хөлтөө.
гэдэг. Миний энэ пэйж яг. Тэгээд өнөөдрийн бичлэгээр юу яах гэсэн бэ гэхээр сайхан би нэг бичлэг Instagram дээр хийсэн байхгүй юу нөгөө анаас урсныхаа хэрийг хэрхэн гаргаж байна гэдэг. Тэгээд би өөрөө юу нь бол тарчтэй. Ийм нарийн суцыг олдог юм даа бодлоо. Тэгээд би бүр яаж өөрийгөө тавьдаг гэж ганцаараа ингээ би харагддаг. Ийм позаар энэ гартаа ингэж барьж байгаа. Тэгээд ингэж зангилаад ёо яг нэг юу шиг драг хийх чигээр. Тэгээд нэг ингээ андаа тууж байгаа. Гараараа ингэж чангалж байгаа. Тэгээд ингээ суцаа гаргаж байгаа. Тэгээд өөрийгөө тавьдаг. Өөрийгөө тавьдаг гэдэг нь дусал босол хийх ч юм уу тийм одоо чинь хоолны орлогонд ороод эренгэр хийх ч юм уу тийм үед тэрдэ штэ. Асад цэсти тусаад би юу өөртөө метрогел тарьжсэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү шүү. Миний сууд нэг ерөөсөө хатгаагүй амар цоо ерөөс амар гоё суцаа хайрладаг. Тэгээд гэсэн чинь амар гэлээ хэнтэй. Тэгээд гэсэн чинь амар олон хүүхэд амар олон ч охин 7-8 хүүхэд надад санаас сурах ямар байсан бэ? Би ингээ анх багч амаа. Ясаа занахаар мөрөдтэй маа гэд аюу асуусан байхгүй юу? Тэгээд тэр болгонд нь яг хариулсан тэгээд хичээдэг хүндээ гоё яадаг маа гэдэг хойдоо хариулж ирсэн. Яг энэ саналтай амар чимэд байна. Тийшээ сочтой. За би эргээд ирлээ. Хөнгөө санал алга байна. Тийм болохоор та хэд миний яриаг амар гоё ингээд төвчээртэйгээр сонсороо заяа. Яа гэвэл миний арай тийм чанга тод сонсогдохгүй. Тэгээд орчны чимээ амар ядаргаатай сонсогдох байх. Гэтэ угаасаа би нэгэнд энэ газар орж ирээд айгүй хөнгөрч гисэн. Тэгээд тэр ядаж за кекэн таалагддгүй маа гэхэд ядаж би энэ газар байж авах хугацаанд өрсөн мөнгөө яг уурчдаг болох. Яг энэ 2 цаг суугаад энэ хугацаанд бичлэгээ хийгээд энэ хугацаанд юу гэдэг ном уншаад энэ хугацаанд яг ингээд 2 цагаа бүр fully ашиглаад яагаад мөнгөө өрсөн болохгүй. За. Тэгээд анх ямар байсан бэ гэдэг анх. Одоо энэ гонхтой түүхээр тэр манайх тавч байгаа хүмүүсийн юу нөө хамаг эрт зэргийн өгүүлээ, зүрхийн өгүүлээ, дайлгаж иж магадгүй. Гэхдээ энэ яг зөвхөн надад л юм байсан болохоос биш бүх хүнд юм байсан гэж бодож өгөхгүй шүү дээ. Нөө хөлтөө гэж гоё нэ. За, анхны 6 жил анхны надад яг хам шиг байсан зэ. Өөр яг үнэхээр яг хам шиг байсан. Яагаад гэвэл би ингээ багасаа л аав ээж намайг миний охин хэмч болно гэж яваад идэгсэн аахгүй юу? Тэгээ би нэг удаа 7 дугаар ангидаа архитектур болмоор нэг уйлж ирсэн. Моми үзчихэд тэгээд 9 дугаар ангидаа болохоор зураач болно гэж уйлж ирсэн. 12 дугаар ангидаа би энэ конкурс өгөөд яш өгөөд тэгээд яш тэр айгу ер нь бол гайгүй өндөр он авцаахгүй юу? 800 авсан. Тэгээд хичээд яалаа гэрээ. Тэгээд гэсэн чинь ягаад ч юм нэг л химби алаагаар ийш өгсөн нь буруу байсан юм шиг санагдаад ийш өгчөд би юунд бүртгүүлчтэй юм уу гэж бодсон аахгүй юу? Ур чадварын шалгалтанд бүртгүүлээд ур чадварын шалгалт өгчтэй юм уу гэж бодсон байхгүй юу? Тэгээ би тэрийг тухайн үедээ тэр үедээ найзлажсэн найздаа хэлжсэн би ингээд ур чадварын шалгалт өгчтэй юм уу гэдгсэн чи тэрийг манай найз жоохон тоглоомор хүлээж авсан аахгүй юу? Тэгээд тэр үед ингээ гурлаа найздаг байсан нэг найз маань ур чадварын шалгалт өгөх гэдсэн. Тэгээ би яг тэр найзынхаа нөгөөхт нь ур чадварын шалгалт өгчтэй юм уу гэж хэлсэн чинь тэр найз маань надаа чи хүн өөр хүн амьтны уран зориг хүүтгэж байгаа шүү дээ яах гээд байгаа гэдэгцээ аахгүй юу? Тэр үнийг ч одоо буруутгах үл тээ. Гэтэ тухайн үедээ хэрвээ би ур чадварын шалгалт өгөөд тий юмыг яаж мэдгүй гайгүй би чинь маттай бас нэг гайгүй оноо авсан байсан. Тэгээд магадгүй өсөн сургуулаа авчих байсан юм билүү гэж одоо жоохон харамсаад идэв. Тухайн үедээ яагаад хүний үгээр үг хийгээд яагаад
би яг нөгөөнээс маань тэгээд уран зарим хүн цаашаа би орсны төлөө өгдөө дамжиж байгаа хөө. Гэтэ яагаад би тухайд хүний үгээр үг хийгээд тэгээд тэр чигээр явуулсан ерөөс ойлгохгүй юм уу? За тэгээд ямар ч гэсэн анаалт орсон. Гэтэ ялч угаасаа тэгээ нэлээд өндөр оноо аваад айгуу дэдгэр орж байгаа ш та байх ч юм 800 авсан гэж юм. Яг үнэ нөөх надаа юу ч шахахгүй юу? Зөвхөн хог авахгүй юу? Тэгээд нэгдүгээр курст орвоо. Тэгээд тэгс чинь яг их юм үедээ би айгуу сайн хичээгээд угаасаа манай аав намайг 95-аас доош хүн авах задна гэдэг үггүй. Тэгээд 95-аас доош хүн авахгүй гэж амар хичээгээд тестийн шалгалт малгалтаа 95 өгөөд асуултангуудаа 85-аас нь ойлж мөлөө заяа. Яа, ямар бадрангуй байсан бэ? Тэгээд яг эхний нэг сар айгуу нэг тийм хичээл зүтгэлтэй. Тэгээд яг нөгөө тэр чигээрээ анхудаага орчноос олцсон, оюутан болоод ирсэн. Тэгээд би ингээд өөрийнхөө ингээд бүх хүч чадлаа дайчлаад хичээндээ гэсэн айгүй хөрхөн сэтгэл зүрэхтэйгээр анаахын яг эхний нэг сарыг явсан байхгүй юу? Тэгээ клуб мөлөд ороод ах ихтэй болоод тэгээ тэрийгээ дагаад нэмраад мэдлэг сэтгэл гэж ярьж барьдаг тийм бачк олцсон даа. Тэгээд жоох өлсдөг байсан мөнгө багтай. Тэгээд би ч барилгын дараах зөвлөгөө хийж үзсэн. Юу яаж үзсэн. Ивент менежер зөв хийж үзсэн мөнгөтэй ажиллаж тийм. Аавычаас бууж чадахгүй. Яагаад гэвэл 6 жил сурна амар их төлбөр. Угаасаа тэр хоёроор төлөвлөх юм шиг байна гэж бодонготлаа. Би айцсан байхгүй юу? Яана тэр хоёроос хитрхи хүн авах байдаг юм үүдээ хоол идэж уух юмны мөнгө ерөөсөө бараг ихтгүү. Тэгээд өөртөө л тухайдаа санаад над руу явуулах юм бол тэгээд за тэр болгоё гэж боддог. Тэгээд ямар тэр үед амар тэнийг би яагаад тийм нөгөө промошн мэдэр хийдэг ажил бүртгүүлээд дэлгүр мэхөрд ингээд зогсоод худлаа өнөө ингээд манай бараг ингэрээ гэж зогсож идэг ажил хий гэж ерөөсөө бодоогүй юм бол эсвэл мэддэггүй байсан юм байна та. Би ямар ч гэсэн ингээд барилгын дараах зөвлөгөө яхах бүтэн сайн хийж мэйгээд тэгэл яваад идэг гэсэн. Тэгэл яваад байдаг шиг би нэг сард нэг удаа хийж үзчихсэн л та. Амар хэцүүсэн гэхдээ амар ядардаг, гар хөл амар өвддөг. Нөгөө биелийн өвдгөө тэгээ нөгөө цонхны нөгөө наасан наалтыг ингээ гараараа ухсаж авах хүмүүс амар өвддөг. Амар хэцүү байсан. Тэгээ ер нь бол ингээ дөнгөж оюутан болж ирчээд айгүй яг мөнгө болоод ирэнгүүт хүмүүс угаасаа яачгүй ингээ страглдэж эхэлт юм билээ. Хичээл ном ч гэсэн айгүй хэцүүдж эхлэе. Өсөж өмсөд. Тэгээ яаж их амар тэнэг жоохон юм басан аав чирэс мөнгө ирэнгүүт нөгөө дараагийн өдрүүдэд бодохгүй гээл чирж юм цаваа идчихэн заяа. Тэгээ миний эдийн засгийн нөхцөл байдал ер нь 1 2 3 гар курстэй хүнд өсөө. За тэгээд гэсэн чинь нэг манай пиццын багш миний яг урмын хуулахын чашаа. Гэтэ би нөгөө юмыг ойлгож уншиж ойлгодог төрлийн одоо оюутан байхгүй юу болно. Энэ ингэт юм байна. Энэнийг одоо энэндээ ингээд адилхан ингэж ойлгох зүгээр юм байна гэж бодож тэгж уншдаг. Тэгээ манай ингээд болохоор амар мондоо нэг хүмүүс тэр амар сайн цээжилдэг. Үг өсөхгүй цээжиж чаддаг. Тэр чадварт нь би амар хатаархдаг. Яагаад гэвэл яг тийм чадвартай хүүхдийг анаатай амар үнэлдэг гэсэн байхгүй юу. Тэгээ манай пиццын багш яагаад ч юм надад дургу. Нэг юм халзан эрэхтэй өндөр өгшсөн. Яагаад ч юм надад дургу заа. Ингээл намайг харахаараа муухай хараад байдаг. Тэгээд бүр намайг юм худлаа ам болсон юу ч мэддгүү юм худ хүүхд гэж бодсон юм жаа. Яг үнэ би нэг пиццгийн хичээлийг ингээд амар гоё уус суурьтай ойлгож юм бол анаарт амар хэрэгтэй болов гэж бодоод ер нь ингээд аль болох ойлгож уншихыг хичээдэг байсан хгүй. Энэ нэг ойлгоод уншсан хүн чинь багшаад асуугдангуудаа түг таг гацна. Тэнгүүд нэг ойлголт дотроос нэг тийм юм байдаг шүү дээ гэдэг ингээд жоохон орон гарн л ярьдаг байсан юм шиг байна. Нөгөө талаас нэг мундаг охин маань яалчгүй номны үгийг үг үсэггүй яг айгүй гоё ярьдаг. Тэнгүүд багш тэр хүүхдээ магтсан байхгүй. Тэгээд яаж яа. Тэгээд багш тэгээд муугаад тэгээд
гаргацсан юм. Ягаад гэвэл угаасаа тэр багш ихэнх хичээл дээр байдаггүй дадлага оюутны хичээл ордог. Тэр дадлагын оюутныг чинь надад амар сайн. Тэгээ миний явцын дүн аягүй сайн гэсэн баггүй. Тэгээд гисэн чинь хараа 30 оны шалгалтын тестийн шалгалт байсан юм. Тэгээд би тэр үедээ карта алах гэсэн. Тэгэд нөгөө аав шир мөнгө явуулсан. Нэг 20 мөнгө. Тэгээд тэр мөнгөний орж ер нь бол тэр мөнгөний орж ирэх хүлээгээдсэн. Тэгээд нэг тестийн шалгалтын номноос тестээд тэгээд тэр тестээ өгсөн байхгүй. Тэг би ингээ мөнгөгүй байж байгаад тэгээд мөнгөний өнгөт нь яг банк ороод тэгээд тэр өдрөө тестинг номныхон кананыг 2000 танд орчлоо 7000 танд орчлоо худалдаж авч ирсэн. Хэд байсны баран биччихээ. Тэгэл тэр шөнөө харсан ч 400 тестийн ном байсан байлээ. Яаж нэг шөнө дотор уншиж гарах вэ? Тэгэл яг талын зээжлэл тэгээд үлдсэн талын за өөрийнхөө ойлголтоор орчих гэсэн чинь миний ойлголт юм яа гэсэн юм. Тэгээ би шалгалтын дээр 60 авцгаахгүй юу 100-аас. Тэгээд тайрн гэсэн чинь тэцэнгэр багш маань миний дүн яг тэр чигээр нь хэлсэн. Яг нөгөө 60-аар би явц дээрээ 70-аас чаар гарсан. Үгүй тийм ээ тэгээ нөгөө 60 дээр нь явц дээр чаар гараад тэгээ шалгалт нь 12 болгонгуудаа 18 ч болов. Тэгээд ямар ч гэсэн надад 72 тавцсан. Тэгээ миний энэ амьдралд анхудаа авч үзсэн сэдв мөхгүй. Гэтэ хамгийн муу нь ингээ хамт суужсэн ингээ мэд багш надаа 10 оноо нэмсэн би гарцсан юм шүү дээ гэдэг чинь. Тэгээд яг манай анги донд босод бүх маш оноо нэмгүүтэй ганцхан намайг гарцсан гэсэн юм. Тэр яг дүндээ биш. Дүн яг чухал байсан ч гэхдээ тэр дундаас яг ачнаа шиг гацсан надаа оноо нэмэг өргсөн гэдэг намайг үнэхээр мөцөн ячсэн юм даа. Гэж бодсон даа. Тэр мөчөөс би ингээд өөрийнхөө ойлгож уншдаг чадварыг үзээд хэлсэн байхгүй юу? Анааcht ямар ч хэрэггүй гэд угаасаа тэгээд 30 оны шалгалт нь тестийн номноос хийдэг. Би бүр анаахан бүх тестийн номыг шатаахан мөрөддөг гэсэн. Би тестээс үнэн болгосоо дуруу би юмыг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд даанч тэр ойлгох чадвар маань ерөөсөө хэрэг болоогүй. Ерөөсөө ямар ч гэсэн нэгэр хүсдэг тэр үед хэрэг болоогүй. Тэгээд би ойлгодог чадвараа үзээд хэлсэн. Тэнгүүдээ гэхдээ тэрийг өглөө зөвшөөрч чадахгүй байхад тэнгүүдээ тэг анаахан өгөөсөж хэлсэн байхгүй юу? Тэгээд тэр үеэс би тэр нөгөө ангийнхаа амар сайн хийждэг мундаг охиндоо ер нь жоохон дургуй болчихсон. Уул нь миний амар сайн найз байхгүй юу? Оюутан болоод найз хамгийн анхны найз. Зүгээр л би тэр охинд амар хатаарсан яагаад гэвэл тэр охин амар сайн хийждэг. Үнэхээр сайн бүр үг үсгөө хийжил чаддаг хүүхдээс ахгүй юу? Тэгээ би яагаад надад энэ чадвар байдаггүй юм бол би яагаад энэ савсгнуур юм бол би яагаад ийм ус өргөө барьцгүй тархины юм сарнсан юм хийж чаддгүй арчаагүй юм бол гэж ингээд бодож хэлсэн. Тэгээд юундэ хоёрдугаар семестртээ антамын олон байдаг чүү аймаа нэгдүгээр шатнаа тэнцэл тэгэл тэр үед би ч зүгээр нөө усаалмад орж ирсэн мундаг хүүхэд биш би энэ зүгээр л дундчин юм байна. Миний энэ чадвар ерөөсөө хангалттай биш юм байна гэдгийг ойлгосохгүй. Тэгээ ер нь бол ингээд жижиг голын том загас далаа дээрээ тэнч биш гэдэг шүү дээ. Тэрийг яг үнэн голоосоо яг сэтгэл зүгнээс мэдэрсэн байхгүй юу? Би ч шал мяа юм биш тэгээ. Тэгсэн чинь үгүй байсан билээ. Үгүй байсан билээ. Тэгээд тэгсэн чинь би тэр нэгдүгээр шатанд нь антамын олимпиадны нэгдүгээр шатанд нь яагаад арай гэж тэнцсэн бэ гэхээр бас л нөгөө зүгээр номноос уншаад яваад байсан байхгүй юу? Тэгсэн чинь хараа нэг үнээр өргөмөр бүр бүхэл улсын олимпиад гэдэг нэртэй бижиж нэг юм
2 дугаар курс авдаг тестийн ном байдаг байхгүй юу? Тэр тестийн номноос тестийг авсан заяа. Тэгсэн чинь тэр тестийн номыг олоод би хариуг нь олоод цээжлсэн хүүхдүүд нь эхний 50-д оронгуудлаа. Нэг яг ингээд өөрийнхөө үнэхээр мундаг уншсан хүүхдүүд нь ч гэсэн тэр дунд байсан. Гэхдээ дийлэнх нь яг тийм тестийн номноос харсан хүүхдүүдээс ахгүй юу? Тэгээд эхний 50 хүүхдийг 2 дугаар шатнд тэнцвүүлэх байсан. Би яг 51 дээр орсон. Дээдс чараа эхний 50-д орсон нэг хүүхэд нь өмнөх семестр дээрээ 60-таа авсан байж таараа тэгээ хасагдаад тэгээ би арай гэж ингээ уйлан барин хамгийн нэг хүүхэд хасагдангуудаа антаа мэлэн байдаг 2 дугаар шатнд тэнцэж байгаа байхгүй. Тэгээд яг тэр үедээ би одоо бодоод байхад би үнэхээр өөрийнхөө яг толгоороо хийж антоми олимпиадад орсон бараг 800 хүүхэд чинь тэр чигээр ордог байхгүй юу? Яадаг вэ? Орох юм бол дүн нэмдэг ч гэлөө. Нэг тиймэрхүү шалтгаанаар нь антоми олимпиадад аягүй олон хүүхэд орно. Тэгээд тэр олон хүүхдээс би яг ингээд толгоороо 51 дээр орсон гэдгээ ерөөсөө тухайн үед анзаараагүй байхгүй юу? Тэгэл нөгөө нэг физик шалгалт тэгээ тэрний дараа антоми олимпиад яг энэ хоёр үйл явцаас болоод ихэн цаашаа миний ингээд өөртөө тэгэл бүр ингээд газар руугаа наах сонсон зав. Тэгээ би тэрнээс хойш ингээд багшаад асуудагтаа ч ер нь яна би мэдгүй шүү дээ амар юм. Би энийг сайн дээжлэг үгээд ер нь амар өөртөө хэлэх болсон. Тэгээ 2 дугаар шатн дээр ч гэсэн багийнхаа бусад гişүүдийг хараад тухайн үед ингээд мэдчихсэн ч гэсэн ингээд хэлээ хазаад өнгөрцөн байхгүй юу? Зарим нэг хэлсэн магадгүй хэрвээ тэгсэн бол манай баг 2 дугаар шатнд хэрвээ би мэдчихсэн юм а тухайн үед хэлж чадсан бол манай баг 2 дугаар шатнд тэнцвэрсэн ч юм магадгүй. Гэтэ манай багт амар мундаг 2 хүүхэд байсан. Отгоо хүмүүлзээгээд тэр 2 хүүхэд бүр тэгээд ач гээд тэр 3 хүүхэд бүр амар мундаг заа. Миний ерөөсөө цээжилж чадахгүй булчин үе холбоос амар цээжилсэн. Тэгэл би тэр бүгдийг хараад тийм мундаг хүүхдүүдийг хараад би ч биш юм биш тий гэд ер нь бол айгүй өөртөө итгэх болсон. Тэгээ нэгдүгээр курснаа нэг тийм өгсөн. Тэгсэн чинь арай ашгүй 2 дугаар курст орсон чинь яг ингээд нэгдүгээр курсыг бодоход цээжлэх гэхээсээ илүү ойлгох хичээлүүд айгүй их болж ирсэн. Молекул биологи, биохим цээжлэн гэж хэлдэг. Гэтэ ойлгох юм бол ингээд айгүй амархан юмс аахгүй. Тэгээ молекул биологи, биохим өөрийн юу гэж хэлээ. Физиологи энэ физиологи ч юм уу. Тэгээд харин гэсэн чинь хичээлүүдээ агаагаа ойлгож өгсөн. Тэгээ явцынхаа дууш ихсэн айгуу сайн гарсан. Тэгээ угаасаа цээжилдэг тэр үедээ тэгээ ингээд бодсон юм а би цээжилдэг хичээлдээ угаасаа муу юм байна. Тэгээ ерөөсөө цээжилдэг хичээлээ хийх гэсэн чинь эмээ судалсан бодлоо. Тэгээд гэхдээ миний авц хичнээн сайн гарсан ч гэсэн би амар асууддгүй л бол босоод 30 онооны шалгалтын дээр ерөөсөө сайн дүн авч чаддгүй заяа. Яагаад гэвэл тестийн шалгалтад болохоор би молекул биологийн шалгалтаа 30 оноо бүр лаас нь дөө. Эмээ биологийн шалгалтаа бүр лаас нь инээж байгаа ярьсан дөө. Тэгээ босоод шалгалт малгалтаа жоохон өгсөн л дөө. Тэгээд би 2 дугаар курстэй биологийн байлын байдалд 3 дээр ороод алсан штэ. Тэг бүр нэг баяртайсан. Яа гэвэл тэр ингээд манай анхны нэлийн том байлын байдуудын нэг байсан. Үгүй 2 дээр ч орлоо. Харин ч ихний 9 хүүхэд нөгөө оноо моноо ороод тэнцэн хүүхдүүд тэр чигээрээ шалгараад ихний 9 хүүхэд ороо би 2 дээр орчихсон. Тийм ээ 2 дээр орчихсон байна. Тэгээд ингээд би нөгөө нэгдүгээр курстэй би болсон би чадахгүй маань гэдэг чинь арай нэг буцаа гаг болоо. Яагаад гэвэл миний мэд хамгийн мундаг ах хичнэр маань биохим айлын байранд орж байгаа хүмүүсээ дүүхгүй. Тэгээ би биохим айлын байранд орчлаа штэ. Би мундаг юм байна гэж бодоод. Тэгээ дараа нь молекул биологийн нэгдүгээр шатнд тэнцэж мэдээ. Тэр чинь молекул биологийн 2 дугаар шатнд амар тэнэг байсан. Аахаа асуугаад аахаа штэ. Аахаагаар авсан. Тэгээд ингээд багш нь ингээд хасах гээд ихний үеүүд дээр амар юм хэцүү асуултууд асууж асуугаад гэсэн надад бүр ингээ 3 дахь курст ордог хичээлийн асуулт асууж асуугаад. Тэгээ аз болоход би нөгөө аз болоход хинхэг юм болохоор дээд курсийн ном ингээ уншдаг хүүхдээс ахгүй 4 мөрийн ном аав ингээс бутцсан ядчих гэсэн амар тийм
Тэгс чи ард болоход харин тийм уншсан юм байж таараад. Тэгээд тухайд миний ард зогсчихсан хүүхэд энэ ямар сайн юм бэ гэж бодчихсон. Яагаад гэвэл өөр хэний ч мэдгүй юм ингээ хариулсан зав. Яг харин чи 2 дугаар асуулт дээр нь ялчгүй жоох мэдгүй юм байна. Жохон ер нь мэдгүй юм таараад тэгээд тэр чинь нэг алдаал асуухаар байлаа. Тэгээ асуусан юм уу? За тэр ч яах вэ? Тэгээд гэтэл би анх дүнгээрч тэр бусад юмараач тэр страглсан хэвээрэлсэн юм. Тэр үед угаасаа миний санхүү бас болохгүй лсэн. 2 дугаар курстэй би хийж агсна гэж бодоод би ажил нэг хийхээ болсон. Тэгээд ер нь хичээлээ хийдэг гэсэн. Тэгээд клубын үед ажилласан амар тусаа өгдөөсөн. Тэгээд айгуу страглсан. Тэгээ нөгөө яж ах нөгөө шалгалт нь болоод ирэнгүү тестийн ном худалдаж аавна, тестийн номны хариу олно. Тэр хүн үнэхээр тамийн ажил хийж лээ. Тэгээд анаа хүмүүс ч групп чат дотор ингээд тестийн номныхаа хариу би рүүгээ явуулаад яж ах нөгөө тэр үед нөгөө бид нар жагсна. Тэгээ хуваараараа хүссэн сургуулаа авах тийм байсан аахгүй юу? Тэгэл нөгөө нэгээ хорж мордно. Яг адилхан ингээ хичээл ерөөсөө хийхгүй ингээ шаригдаж явж байсан юм шиг тэрний яг ингээ семестрийн төгсгөл арай санаатай юм дүн илүү сайн гарсан байдаг ч юм уу. Ингээд багш тэр хичээлийн дараа гүйцэтгэнгуудаа нэмэлт материал бий даалт орчуулах материал авангуудаа дүнгээ нэмүүлдэг ч юм уу. Яг тийм юмнууд аюул гардаг гэсэн. Яг ингээд сургууль болгоно гэсэн иймэрхүү юм байдаг л зүйл. Угаасаа дүнгийн төлөө ингээд хүн хатан зүтгэдэг хүүхдүүд зөндөө байдаг. Хамгийн гол нь манай үе өөрөө бараг тэр үеийн тэр чигээр яг тийм байсан байхгүй. Тэгээд тэнгууд нэг гинт гэдэг өглөө амар дургу үрээд ер нь бол бөөлж цуцгаад тэгээ дүн надад чухал биш үү? Надад мэдлэг чухал гэж үгээд тэнэгтнэ яаж яах. Тэгээд нэг тест мэслийн ном хийжлээ болцсон. Тэнэгэл юм аахгүй. Тэгээд дүн гэж нэг анхаарахад байлаа. Гэтэ бас яг миний дүн 341 хүрчтэй гэсэн. Тэр чинь 88 87 болоод гэсэн юм аа. Өөрийгөө би тийм үү байсан гэж бодсон уу? Тэгээд тэгээд тухайд дүн мөнгө айгуус хийж маяа гэсэн чараа харилын нэрмж тэтгэлэгч ер нь тэтгэлгүүдэд айгуу голч амар хардаг байсан юм лээ. Тэгээд тэрийг мэдчихлээсэн л та. Тэгээд ер нь бол их 4-р курс хүртэл юм тэтгэлгүүдэд материалаад өгөөд ерөөсөө тэнцдэггүйсэн. Тэгээд одоо бодохны болоогүй л байсан юм лээ гэж айгуу боддог. Би ингээд уулна материалаа өг өөрийгөө битгий гол тэгээд чи тэнцэн гэдэг юм амар санахмаа. Би тэнцэх юм байна уу? Бараг ухааны бодод гэсээр үгүйсэн мэлээ. Тэнцдэггүй юм л. Тэгээд одоо курстэй жагсан 800 хүүхдээс би 126 жагсан. Тэгээд би аавда 26 жагсан гэж худлаа хэлсэн. Яагаад гэвэл манай дээдлийн наттай амар их харьцуулдаг хчүүд байхгүй. Бас тэр ихч маань анаах манай аймагтаа нэгээр жагсан гутаа орж марж би ч 2-оор жагсан л та. Тэгээд тэнгуүтлээ манай аав нөгөө намайг тэр ихчтэй аюул харьцуулдаг. Дээрээс нь яг нөгөө миний өмнө манай аймагаас нэгээр жагсан аюул харьцуулдаг байсан. Тэгээд тэнгуүтлээ би айгаад тэгээд худлаа хэлсэн заяа. 126 дээр жагснаа 26 дээр жагч магсан гэ. Одоо бодохны гэтээ хэрвээ ингээд дүн мөнгө тоодоггүй эргэн тойрны хүмүүстэй байсан бол арай дээр байхаас гэж магадгүй л гэж боддیں۔ Тэгээд яалчгүй дүн минь их анхаардаг болохоор тэгэл дүн амар чухал юм байна гэж айгу боддог байсан. Гэтэ тэрийг гаднаа өөртөө бүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө хуваараад дүн чухал биш мэдлэг чухал гэж аашсан. Яг үндэ би өөрөө ч гэсэн дүнгийн төлөө боддог байсан. Тэгээд би багш нарт магтуулахаар амар баярлдаг хүүхдээсэн. Одоо ч гэсэн ер нь магтуулахаар амар баярлдаг гэхээр яа би мэдгүй. Угсаа тэгээд хүн магтуулахаараа баярлахгүй юм гэж яах вэ? Тэгээд тэр магтсан багшийнхаа урмыг хуулахаас хөтлөө яадаг заяа. Амар яадаг. Тэгээд манай молекул биологийн нэг багш намайг амар магтсаахгүй юу. Тэгээд өсч арай
дараагийн хичээл дээр би амар муу байсан чи би чамайг уул нь овоо юм байх гэж бодсон ч үгүй байсан юм шүү дээ. Тэгээд тэгсэн чинь яг тэр үгний зүрхрүү ингээд зогцсон зав. Гэт би багшийнхаа итгэлийг алдчихлаа. Тэгж бодсон. Тэгээд яг хөгч онооны шалгалт нэр яг багш дээрээ тарангуудаа багшаа үгүй шүү та буруу бодсон. Би аваа мөн шүү ингэж үгээ багтаа. Гэсэн сэтгэлтэйгээр багшаад ингээд мэддэг бүх юм ярьчихсан байхгүй. Тэгээд тухайн багш энийгээд миний дүн аягүй сайн гаргаад явуулчихсан. Тэгээ ингээд магтуулах амар дуртай. Багш магтангууд тэгээд амар санаа зовж моддаг амар тийм хөвгтэйсэн. Тэгээд тэнгуүтлээ тэр магтуулсан багшаас дүн гоох юм уу тийм юм чадахгүй хичээд тэгээд дахиж асуугдыг ч хэлж чадахгүй тийм муу эсвэл үедээ ингээд гим хийсэн нэг баг гөлцөөд ингээд тэгээд ингээд зогцчихдаг гэсэн аахгүй. Тэгээд 2 дугаар курс нэг тийм юм өнгөрсөн. Тэгээд чинь 3 дугаар курстаа орсон чинь арай 1 2 дугаар курстээ хичээлээ нэлийн айгүй хийгээд айгүй чармаагаад тэгээд тэгж чармааснаа хөвчин суур айгүй дайггүй бацсан юм шиг билий. Би 2 дугаар курстээ биохими арилан байдаг 2 дээр орчихсан. Нэг физиологи аастад нөгөө нэг амар мундаг тэжлдэг мундаг охинтойгоо хамт нэг баг болж байгаа нэг дээр орчихсан. Миний прайм. Тэгээд 3 дугаар курстээ ороод суур айгүй сайтай байсан болохоор айгүй дайггүй сураад манай анагаахын ангийн нэг амар мундаг банд зэр амар цээжлдэг гэснээр ойлгож уншдаг. Тим хөвгт нэг ингээд байгаа. Нөгөөхөө харснаа би хаан ч утсан угаасаа мяа юм бэ нөө гэж бодож бодоод. Одоо тэр хөвгтэйгээ би аягүй сайн. Тэгээд аз болоход би 3 дугаар курстэй нэг юм хөв хүнийгээ талаас тэр ингээд өсөлт хөгжөлт үзүүлсэн байсан болоод ч тэр 1 2 дугаар курстаа хамт нэг ангид сурдаг байсан. Тэр амар мундаг охинд хатаардаг байсан шиг 3 дугаар курсыг агаахын ангийн бандтай тэгж хатааргаагүй энэ мундаг байгаагаар нь харин ч аягүй бахархдаг байсан. Тэгээ тэр хүүхчиг болохыг хүсдэг байсан. Тэр хүүхдээ ингээ мөр зэрэгцэн ингээд тэр ангийн мундаг хүүхдүүдийн нэг гэж өөрийгөө мэдэрч явах баяасан. Тэгээд 3 дугаар курстээ орсон манай эмийн физиологийн багш үнэхээр гоё багш байсан. Багш нэг хичээл ордгүй заяа. Ингээд асуучаад тэгээ нөгөө судалгаа гэх судалгааны ажлаа хийгээд сочдаг. Тэгээд тэнгуүтлээ бид нар өөрсдөө ер нь ингээд уншиж байгаа дахиад асуудаг. Гэтэ багшийн яг хамгийн гоё юм нь юу байсан бэ гэхээр багш бүр үнэхээр оюутнуудаа хүндэтгэлтэй ханддаг багш байхгүй юу? Миний эмийн физиологийн багш бүр. Тэгээ нөгөө тухайд 2016 байна уу 7 онд Нобелийн шагналтнуудын уулзалтанд хоёр монгол залуу эрдэмтдийг явуулаа гэх нэг хэсэг амар шоугсан шүү дээ. Тэр хоёр хүнийх нь нэг нь тэр манай эмийн физиологийн багш байсан. Тэгээ би тэр эмийн физиологийн багштай бүр үнэхээр ингээд чин сэтгэлээсээ хайртай болоод тэр нэгтээ хайртай гэх юм миний багш гэсэн сэтгэлээр хайртай болсон. Одоо халтал хэвээрээ. Би ингээд мартаж чаддгүй багш нар байгаа шүү дээ. Жишээ нь би физикийн тэр надад дургуй байсан багшаа үнэхээр мартаж чаддгүй. Үнэхээр гомдсон. 2 дугаар курсад надад итгээд чичүүлэн гай хүн байж тэгээд тэгжсэн. Биохими аба багшаагаас мартдаггүй. Тэгээд эмэгтэйслэмийн хот зэсмээ багш бүр үнэхээр мартаж чаддгүй. Тэр багш амар гоё хүндэтгэлтэй. Би ингээ анаахт орсон цагаас хойш багш нар оюутнуудыг хүндэтгэлтэй ярьж байгаа юм шиг ч гэсэн яг үнэ амар дорд үзсэн маягийн хандлага айгүйх гаргадаг байсан байхгүй юу? Эдгээр чи юугаа мэдхээ бэ? Чаваас гэсэн хандлага айгүйх гаргадаг. Тэгээ би амьдрал данх удаа оюутнуудыгаа тэгж амар хүндэлдэг. Айгүй хүндэтгэлтэй ярьдаг. Амар ээлдэг өнгөөр тийм үү ч юм гэж ярьдаг. Тэнгүүтлээ ингээд юм мэдгүй байвал гайхдаг. Чи уулны мэдхээр байдаг да ч юм уу тий. Нэг юм чи энийг мэдэн штэ гэсэн итгэл төрүүлдэг. Тийм ашигсан. Би тэр агш үнээр хайртай. Би ямар санаа амар кремсэн. Гэсэн чинь хичээл бүр дуусны дараа явж ирсэн аа. Багшаа би таашаа эмийн физиологийн багш болмоор байна. Тэгээд тэсчээрэн багш хамт судалгаа хийгээд сэтгэлийн хөдөлсөн ахуй байлаа.
Тэгээд гэсэн чинь харин багшаагаа тэгээ морьцсон судалгаа хийж явж байгаа. Ковид гараад гэр орон руугаа харж мараад манай гэрийг бүгд ковид тусчихсан. Тэгээд багштай хамт хийх судалгаа хударсан. Яж байгаа угаасаа ямар гişэн голчтой байж чамгаахт имийг физиологи багш хийж байгаа юм тий. Амар тэнэг аахгүй. Яагаад гэвэл 3.5 ч юм уу 3.6-аас дээш голчтой оюутнуудыг манай анх багшаар авч үздэг байхгүй юу? Тэгээ ялч хүмүүнд нь үлддэг. Би өөрөө тийм мяа голчтой юм байж багш дээр утсан. Би багш усмаар чижааш яа. Гэтэ багш надад үнээр санасан. Тэгээ би үнээр ам бардам гэхэд би имийг физиологи үнээр санасан. Отооч хэлээд манай үед мөнгөлслогийг начиг чин сэтгэлээс уншдаг, начиг чин сэтгэлээс эрэл хайгуул хийж уншдаг хүн байхгүй байсан гэж үнээр би бүр яг ам бардам хийж байгаа. Манай бүбүр найз бас амар мундаг уншдаг. Тэгээ би манай намын сангийн 3 давхарт гадаад номын уншлагын хийх байдаг байхгүй. Тэнд бүтэн 1 2 3 дахь курс ер нь баг анаахынхаа 6 жилийг өдөр болгон өглөө бараг 9-оос орой 8 хүртэл талтална. Яг тэнд л өнгөрөөдөг гэсэн аахгүй юу? Тэгээд үнэхээр тэнд ингээд сууж хахад надаас өөр судгүй л гэсэн аахгүй юу? Яг тэгж амар их. Тэгээд тэрүүгээр амар бахархаж байна. 3 дахны номын сангийн игчнэрийг тандгаар амар юм барддаг зөө. Тэгснэ арай номын сан тарангуут нь хамт сандал ширээг ингээ хураалцж явж бовдөг зөө. Тэгээд би тэгтээ дөө одоо яг мартсан л та гэтээ энэ суурин байгаа хаа гэж найдаж. Тэгээд би үнээр имгэг физиологийг начиг чин сэтгэлээсээ хайрлаж уншдаг. Ядчил тухайн үед бүр Калгари атлас гэдэг юм гаргаж ирээд ингээд ойлгоод уншиж чаддаг ч юм уу. Робинсны физиологийг уншдаг. Робинсны имийг судлаа шүү дээ. Хэний физиологи гэх юм. За ямар ч гэсэн мэдхгүй. Тэгээ SML-ийн тестбукийг ажилладаг заяа. Би тухайн үед өөрийгөө авч яах гэж боддог. Одоо гэхдээ юм яасан гэж хэлдэг. Гэхдээ ер нь бол тухайн үед 3 дахь курсыг өгөхөд ер нь бараг 2 дахь курсээс SML-ийн ном уншиж эхэлсэн байхгүй. Тэгээ SML-ийн номыг уншаад ойлгочонгуудлаа мифистагийн колоратыг уншдаг. Ер нь тэгээд ингээд манай нөгөө анаахын ингээм мундаг найз минь гэсэн яг ингээд наттай хамт ингээд суугаад тэр гадаад номнуудыг уншаад эхэлсэн. Тэгээд тэр хүүхэд ингээд миний англинээс хамаагүй сайн англитэйс ахгүй. Тэнгүүд миний шар хөдлөөд тэгээд улам их уншаад тэгээд тэсний хүчинд анаахын англи хэлж ихсэн айгүй сайжруулаад тэгээд ер нь ингээд гаггүй ном хом харисны дотрын ном хомын уншингуудаа ойлгож болцдог болцсон 4 курстэй. Тэгээд ер нь өөрийгөө амар сайн хичээсэн гэж боддгоо. Гэтэл still struggling гэсэн 3 4 5 дахь курстай хичээллээ айгүй сайн хийгээд тэр нөгөө мундаг хүүхдтэйгээ хамт ингээд манай аймгийн миний нэг найз тэр мундаг хүүхдтэйгээ нийлээд олимпиадад айгүй хорж мардаг. Тэгээд бид гурав ингээд бараг ингээд өрсдөгөө бараг ингээд яатсан. Бид гурав ингээд нэг баг болоод олимпиад байх юм бол ер нь байранд орчдөг. Байранд ордгоо маань хэд ядч юм 2 дугаар штанда тэнцчдэг хүүхдүүдс байхгүй юу? Тэр нь тэгэл баясаа. Стакайс. Тэгээд гэмтлийн улсын олимпиадад нэг дээр ороод бид гурав. Тэрний дараа жил физиологийн олимпиадад нэг дээр оронгуудаа уул нь ковид гараагүй бол Япон явна гэсэн юм болчихсон байхгүй юу? Японд олимпиад нь болно гэж хэлж тэрний харин хударсан юм шиг лээ. Тэгээд нэг онлайнаар орж мараад тэр гэхдээ олон улсын амар мундаг хүүхдүүдтэй харьцуулахаар хийгээстэй. Энэгаа шившиг Монголыг төлөөж урж байгаа баг нь бүр шал арчсан яа. Зүгээр л гэхдээ тийм юмд оролцсон гэдэг сертификат болж байна гэдэг нь амар гоё байсан. Тэгээд физиологи математик гэж мөрөлдөө. Тэгээд 5 дахь курс мөрсдөө ер нь ингээд яг намайг хөдөлгөх хүч нь анаахын хүүхдүүдэд мундаг гэж харагдав. Тэгээд олимпиадад байранд орох олимпиадад бэлдэх олимпиадын мөнгөний шагнал гурваас ахгүй. Тэгээд тийм юмнуудыг өгчээр хичээл амар сайн уншдаг гэсэн. Би одоо ч дотоод шуурлын хичээлийг айгүй сайн уншдаг. Ер нь бараг резидентийн төвчний мэдлэгтэй гэж боддог. Зөвхөн дотоод шуурлын шүү.
Тэгээ багш нартай асуудалтай ч гэсэн ямар мундаг хүүхдээ гэж амар их хэлүүлж магтаж сэтгэлдэг зэ. Тэгээ яг зарим хичээл дээр страглдаг гутна нөгөө багшаага үзээд юм байна. Энэс та хогийн багш мөн. Тэгээ ер нь айгүй хүүхдээ ангийнхантайгаа уусан нэг тийм манай ангийнхан ч гэсэн айгүй юм ер нь бүүнөр айгүй мундаг хүүхдүүдсэн. Айгүй алсын хараатай, бодол модалтай. Тэр дунд баг хамгийн алсын хараагүй би хөө. Зөвхөн наахаас тэгээд төсөж за нэг юм хөө явж байгаа би 5 дугаар курсынхаа өвөл ер нь бол ингээ гутарч ихсэн байхгүй юу? Ер нь баг сэтгэл готролд орсон дөө. Өдөр болго уйлдаг байсан. Өдөр болгон зовдөг байсан. Тэгээд яагаад тэгэхээр би 5 дугаар курсын намар би зурх ямар амар дуртай байсан бэ гэдгээ сансан байхгүй юу? Би чинь нэг юмд оролцоод тэр юмнасаа болоо нэг юм жоохон зурсан. Тэгч хүүхдүүд ямар гоё зурд юм бэ гингүүд би ингээ би нэр гоё зурдаг гэлээ гэж санаж байна. Тэгээд би чинь нэрээ ингээд хичээл дээрээ зураг сууж агаад 10 жилдээ багштаа задуулдаг хүүхдүүдсэн шүү дээ гэдгийг сансан байхгүй юу? Ингээд зураг чинь миний ингээд хийх үедээ миний сүнс тайтгах гэж гэх юм уу? Тийм юм байсан байхгүй юу? Одоо гэхдээ зурж чадахгүй л байгаа л да. Тэнд амар гутдгоо. Тэгээд тэр үедээ би ингээд амьдрал 5 дахь курстэй юм. Тэрнээс өмнө чинь ингээд тоглоомжтой анаах болохгүй байхаа юм яасан би ярьдаг байсан л та. Тэгээд би 5 дахь курсээс тэр намраас яг үнэхээр чин сэтгэлээсээ мэдэрч ирсэн байхгүй юу? Би яагаад анаах орсон юу хийе яваад байгаа юм бэ? Яг юу хийе яваад байгаа юм. Тэгэд яг миний хүсэжсэн зам тэр үед би энэ замаар явахыг хүсэжсэн гэдгийг ч мэдээгүй байж байгаа. Энэ замаар явахгүй ингээ явсан байсан байгаа байхгүй юу? Тэгээд би яг юу хийгээд байгаа юм бэ гэж айгүй бодсон. Зурх ийм дуртай байсан байж би яагаад зургаар яваагүй юм бэ? Тэгээд нөгөө тэр үед би буцаад зурж хэлсэн. Гэтэ яг үнэндээ муу зурж байсан даа. Тэнгүүд яг нөө хэрвээ би төрслөг хурлын сургуульд орсон үедээ байсан бол би ямар гоё зурдаг болсон байх байсан бол доо гэж бодоод тэгээ миний ингээ анаахт үлдсэн амьдралдаа өнгөрүүлсэн тэр 4-5 жил ингээ зүгээр л юу ч байгаагүй утгагүй хоосон болоод хэлж байгаа байхгүй юу? Бүр хаваасаа. Тэгээ анаах бишээс юм ингээ бишээс юм би юмч биш юм байна. Би яа чимж болох ясгүй байсан хүн юм биш үү? Би ч урлагийн хүн юм биш үү? гэдгийг яг 5 дахь курсээс мэдэрсэн аахгүй. Яг тэр мөчөөс хойш яг хөө тэрний өмнөх жилүүд нь мөнгөгүй хэцүү анаахын тогтолцоон ч гэсэн таардаггүй. Тэгээ ер нь юм хэцүү байсан л та багш нар нь нэг хүн гэж үздэггүй. Тэр мөч бүр тэр амар муухай багш нар байсан. Тэгээд тийм хэцүү үед яг 1-4 дахь курсд байсан ч гэсэн би яг 5 дахь курсээс чин сэтгэлээсээ би яагаад анаахт орсон юм бэ гэж бодож байсан. Яаж яах нэг чихамраа болоо орж ирсэн солонгос багш нь хичээлийнхээ өөрийг дураараа өөрчилсөн зав. Яа анаахын бүр яг хамгийн хогийн юм. Тэгэхээр ингээд за 1-2 дахь курстэй бол яг цаанаас өгсөн хөөрийн давуу хичээл авдаг ч гэсэн ер нь 3-аас эхлээд нөгөө багш нар чинь эмч бол давхар эмч хийдэг, эмчийг хажуугаар багш хийдэг. Тэнгүүтлээ яг нөгөө өөртөө цаг цавдад тааруулангуудаа хойр амар дураараа өөрчлөлт эхэлдэг зав амар ядаргаатай. Тэнгүүд маргааш хичээл маань хаана тэр нөгөө бүр энэ Улаанбаатар даяар хэмлгүүд дээр тарч хичээл орж мөрдөг. Тэгээ маргаашийн хичээл хаана хэдэн цагаас орохыг зөвхөн өмнөх орой л мэдэх боломжтой. Амар тэнэг зав. Амар ядаргаатай. Тэрнээс болоод ингээд цагийн ажилч болгохтой хийж чадахгүй. Ингээд одоо ингээд CMU-ээс ажиллаа гэж бодоход би ингээд яг тэр 7 хоногт өгсөн хуурийнхаа дагуу ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэгч чадахгүй. Ягаад гэвэл би маргааш хэдэн цагаас хичээл нь хаана орохоо мэдэхгүй учраас би маргаашийнхаа ажлыг төлөвлөж чадахгүй амар тэнэг байдалд ордог байсан. Анаахын багш нарын яг тэр замд би үнэхээр дургүй байсан. Тэгэл зарим бүр шөнө 2-2 цаг
маргааш хичээл орохоо боллоо уучлаарай хүүхдүүдээ гэдэг ч юм уу. Дараа нь орё ингэж мэдээ заяа. Альсэл маргааш өглөө хэдэн цаг гэхээр бэлэн байгаарай гэж мэдээ. Амар ядаргаатай бүр үнэхээр багш нарын яг тэр өөрсдийн хувийн зохион байгуулалтгүйгээсээ болоод 10 бүхэл бүтэн тэр ангийн 14 хүүхдийн ингээд хуваарийг ерөөсөө хүндлэхгүйгээр тэгээд ингээд сургуулиас гараад өгсөн хуваарийг ерөөсөө хүндлэхгүйгээр зүгээр өөрөө мэдээл дур мэдээл ингээд цаг гид хийх нь амар муухай байсан. Тэгээ яг тэрэн шиг манай дээр солонгос багш ч гэсэн яг тийм би уусан гадаад хүн болохоор тийм яг хуваар мөвөр хүндэтгэлтэй хандах юм бол үгүй байсан зөв. Бас өмнөх орон гинт хуваараа өөрчлөөд тэгээ би 11 сарын 11-нд тэр намайг 5 дугаар курст ахын 11 сарын 11-ний өдөр Достоевский Менгесний 200 жилийн ой болчихсон байхгүй юу. Тэгээ Эрцэнкаг гэдэг театрт миний мэддэг амар мундаг хүмүүс Достоевскийн талаар юм одоо чуулган маягийн юм хийсэн. Тэгээ тэр нь үнэгүй. Тэгээ би тэрэнд орно гэж баран ингээд 7 хоног бодчихсон. Тэгээд гэсэн чинь манай дээр багш ингээд хуваараа гинт өөрчлөлтсөн. Тэгээ яг тэр өдрийн 10 цагаас би ботаник хичээл сонсож болж байгаа байхгүй. Тэгээ би яг тухайн үедээ хэрвээ би анаахт ороогүй байсан бол хэрвээ би өөр сургууль сурч исэн бол аль хэдийн төгссөн байгаа 5 дугаар курс гэж ингэж тэнэгтэж явахгүй байсан. Тэгээд аль хэдийн төгссөн учраас би өөрийнхөө хуваарийг өөрөө зохицуулаад чөлөө аваад ч болохоо би энэ газар явж байгаа. Тийм манай дээр багш хүүхэд чөлөө аваад амар дургуй чөлөө аваад дүнгийн муу гаргадаг багш гэдгээ зартайсан ахгүй. Тэгээд хэрвээ би анаах гэдэг сургуульд ороогүй байсан бол багш нар нь ингэж дураараа хуваараа солихгүй би энэ чуулганд суух байсан гэж боддоггүй. Тэгээ одоо бодсон тэр хичээл таслаад явах байсан юм яа. Энэ чих хамраа олон хичээл дээр дүн хит давх нь ер нь ямар хамаатай. Унчихгүй л хахад болсон шүү дээ. Достоевский Менгесний 200 жилийн ойд гэж тохиохгүй шүү дээ. 300 жилийн ойд тохион 200 тохиохгүй. Тэгээ 300 жилийн ойд нь би 121 настай амьд байж байгаа гэж байхгүй шүү дээ. 121 настай байлаа ч гэсэн тийм чуулганд очиж суугаад байж байгаа хэмжээний байж чадаач үгүй ч. Энэ яг тэр өдөр бол миний амьдрал тохиож олох цорын өдөр байсан. Тэгээ тэргээ би өөрөө тэгээд айгаад алдсан. Тэгээд миний ч буруу байсан. Анаахын машин ч буруу байсан. Тэгэл би яг тэр үед энэ газар чинь ингээд миний залуунаас сүнс сэтгэл зүрх ингээд ирч хүч надад байсан бүх энерги миний нандин яг миний гэсэн хүнийг зүгээр ингээд сорж исэн газар юм биш дээ. Би энэ газар ингээд сүнсээ юу ч соруулсан юм биш дээ. Энэ газар чинь миний там байсан юм биш дээ. Би яагаад энэ газар яваад байгаа? Би яагаад юм чөлөө гэж бодсон? Яагаад зүгээр хойдын 800 оноо өнгөтлөө яг нэг тийм жижигхэн тэнэг шалтгаанаас болоод яагаад зүгээр л усын хамгийн мундаг сургуулиудын нэг гэдэг шалтгаанаар ч юм уу мэдэхгүй. Гэтэ яагаад ядах гэсэн ялсан. Тэгээд аавын хүслийг биелүүлэхэд өөрийнхөө хүслийг дараад аав ээжтэй сайн охин байх гээд тэгээд тэнэг шалтгаануудаас болоод яг би гэдэг хүн чинь өөрөө хэн бэлээ гэдгийг ч ерөөсөө олж чадах насан дээрээ олж чадаагүй байж агаад тэгээд өөрийнхөө амьдралын бүхэл бүтэн 5 жилийн тухайн үед зүгээр л үрчгсэн байсан. Тэгээд сургуулиасаа одоо гарыг гисэн чи одоо дөнгөж 1 жил одоо ганцхан жил үлдсэн юм чинь дээ. 5-5 сурсан сургуулаа хаяад яах вэ дээ? Яж нөгөө манай хамаатнууд зарим жоохон сургуулаа хийчих гэдэг талтай байхгүй юу? Тэгээд тэнгууд нөгөө алин модноос унсан сүдрээс нь одоо чадахгүй гэдэг толгойд оронгуудаа би сургуулаа хайж болохгүй, яагаад ч болохгүй гэж бодоод
Тэгээд яг анаах биш юм гэдэг бүр 20 дугаар курсээс л 91-ээс мэдсэн л дээ. Тэгээд сургуулаа хайж болохгүй, сургуулаа хийх юм бол би муухай амьдрын сургуулаа хийх юм бол би бүтлгүй новш болно гэж бодоод 5 жил сурсан байхгүй юу? Тэгээд тэрнээсээ ч гэсэн дахиад за ганцхан жил үлдсэн юм шиг тийсээ гэл гүрийцэн. Тэр яг анаах биш юм байна гэдгийг ойлгосноос хойш миний анаахын амьдрал үнэхээр яг тамшиг байсан. Үнэхээр тамшиг байсан. Тэр үед надаа яг үнэхээр одоо яг амар романтизм хийж байгаа юм шиг. Гэтэ тэр үед үнэхээр надад энэ болж ирсэн юм. Зураг зурхал байсан. Хичээлээ тарж ирчээ номын авчиргаа хийгээд зураад нөгөөхөд дэлгүүр дээр тавь заруулаад манай найз залуу солонгос явсан хинээ ажил хийдэг заримдаа над руу мөнгө явуулчихдаг амар хөөрхөн. Тийм болохоор мөнгөний асуудал ч гэсэн аюул багтай. Тэгээ би iPad аавна гэж ингээд зүтгэсэн. Тэгээ мөнгөө цуглуулж байгаа өөр аавна гэд манай найз залуу яг ингээд нэмэрсэн л дээ. Гэтэ ер нь бол би баг өөр авсан. Тэгээд би зураг зурна зураач болно гэл бодоод амьд үлдэн би амьд үлдэх ёстой энэ газраас тэгээ art is the way of survival гэж бодонгуудаа энэ газар амьд үлдэх миний арга зураг зурах юм байна гэмүүдээ ингээ өдөр хичээлээ тааж ирэнгүүтээ зураг зурч хийсэн байхгүй тэгээ хагас бүтэн сайнаа цагийн ажил хийгээл гэтээ тэр үеийн өөрөөр би үнэхээр хичээлээ хийгээл бүх маркач хийж зараал олимпиад төрүүлээл цагийн ажиллаж хийгээл мөнгөч цуглуулаад амар мундаг байсан би тэр үеийн би өөртөө амар хайртай. Тэгээд тавынхаа хавраас хойш ер нь айгүй их тэгж хичээсэн. Зөндөө хичээсэн. Үнээр хичээсэн. Тэгээд миний дөнгөж нэг олигтой гараагүй дээ. Тэгээд тэр 6-аа орсон чинь бүр хэцүү болсон. Яагаад гэвэл 5-аа ингээд зүгээр хичээлээ хийгээ яваад иж болдог байсан аахгүй юу? Гэтэ анаахын нэг гоё юм. Хичээл нь аюул сонирхолтой болохоор уншаад гоё яадаг. Тэгээд ингээд миний тийм хүний биеийн гэсэн ойлголтыг олж авч байгаа нь үнэхээр таалагддаг байсан. Тэгээд ч 6-аа курстэй нөгөө тайралт гэж нэг заваа юм болдог байхгүй юу? Христэн там шиг байсан. 7 оноо нэг юм лээ. За хамгийн ихтэй нэг 21 он 14 он тэгэл 7 оноо л нэг юм дээр очиж нэг юм чинь гар хөлөө үзүр зарагдана. Тэр үед ингээд анаах миний газар биш юм байна. Тэгээд дээрээс нь би өөрөө гэсэн гэр оронгоо дотор байна амьддаг. Тэг өрөөнийх нь маань заван бичаагүй. Тэгээд амар тэнэг октод тэмүүт ингээд гэртээ суухаар амар хэцүү. Тэгээд тэмүүт дээрээс нь нэмээд ингээд би хаач ицсэн хаач харьяалагддаггүй юм шиг санагдаж ирсэн байхгүй юу. Аймгийн гэр маань ч гэсэн хитрхи ингээд аюу удаан байцаа учраас тийм гэр биш. Зүгээр аав ээжин гэр төрсөн нутаг болоо хуурчихсан. Тэгээд би ингээд хаанч утсан надаа харьяалагдах газар байхгүй. Энд дэр нэмээд 7 оноо нэг шал өөр юм дээр очих бүр шал тэнэг байсан. Яагаад гэвэл энэ газар би угаасаа 7 оноо буцаа явах юм чи энэ газар би ингэж харьяалагдах ямар ч шаардлага байхгүй. Би энэ яг юугаа хийж хуухаа маач хэвчээ. Ингээд хичээгээд ч хичээг нэгс байхгүй. Зарим багш нар зүгээр л хоол ундаа явуулдаг. Зарим эмчнэр нь зүгээр л наана ингээд суужээл гэдэг. Өөр юу ч хэлэгдэггүй. Зүгээр хараа суужээ гэдэг. Үнэхээр яг эмч болох чинь бүрсэлтэй хүүхдүүд бол яг тэр нь ингээд байж болох аягүй сайн боломж байсан л ахалтай гэхдээ надаа тэнд ингээд суух минут бүр секунд бүхэн яг ингээд би амьдралынхаа хор мөчийг зүгээр л тэмдэмээ үрж байгаа юм шиг санагддаг. Тэгээд яаж яхад яг ингээд надтайгаа таарсан эмч болох хүсэлгүй байж байгаа эмч болсон юм даа л таардаг. Тэгээ нөгөөдөл ингээд уурлаад burnout syndrome дарангуудаа нөгөө уураа бид нар руу гаргаж маргаад оюутнуудаа загнах магад тийм юм шиг гэсэн зөндөө байсан. Тэгээд зарим нь болохоор нэг юм цэц үеийн сонин юм байна. Та нар дадлага дээр 10 минутын өмнө тэр яаралтай дадлага хийсэн багш бүр заяа. Та нар яаралтай дадлага хийлгэж байгаа бол боолчлогдох ёстой гингүүтээ бидний хуваар зөв өдрийн 8 цагаар хуваар тавигдах ёстой байсан юм яг бараг 1 хоноод 24 гарахаар болгоцсон. За 7 хоногт 3 удаа 24 цагаар жижигүрд гарна. Тийм болгоо хайцсан. Нэг дөрөв эмнэлэг дээр. Яа бүр амар тийм надад яаралтай надлахаа 14 хоног яг там шиг байсан. Үнэхээр яг там шиг байсан. Яагаад гэвэл тэр үед би цагийн ажил хийдэг байсан. Амар ядардаг байсан.
кофе зүүдэг гэсэн аахгүй юу. Тэгээд гэсэн чинь нөгөө тэр хуваар маань нөгөө багшийн 50 гэсэн хуваартай ингээд зарим нь хацсан тэнгууд ингээд сольж мэлх болгонгууд ангийнхаа хүмүүст сольгонгууд би дараалал бараг 48 гарч марахгүй ч болчих гэдэг амар тийм. Тэгээд жижигэр тончоод 12 хүртэл байж байгаа. Тэгээд шууд тэр чигтээ тараа шууд очоод юун дээр очоод нөгөө кофе шоп дээр очоод кофегаа зөөгөл оройн ядарч унж өгсөн амтан гэрээсээ 30 хэдэн цаг ингээд хөвчгөж талаагүй ингээд явцсан байгаа байхгүй юу. Тэгэл оройн ядарч өгсөн амтан ирж унтаал. Тэгэл маргааш нь дахиад дадлахтай оройн явдаг ч юм уу. Тэгээ яаж яхад нөгөө дадлага дээр зүгээр ч болохгүй. Яаралтай дадлага дээр амар тийм хитэн резидентүүд нь нөгөө ажилласаа бас хаширсан. Тэгээд ядаж бид нар чинь бидний бодоход цалинтай шүү дээ. Ядаж цалинтай боочлог жоохгүй. Бид нар бүр ямар ч цалингүй. Тэгээд тэмүүтлээ яг өөртөө хийх ёстой юмыг бид нараар хийлгээ. Тэгээд хамгийн гол нь хүмүүсийг ингэж шинжилгээнд зөөдөг. Тэр бүр яг амар хэцүү байсан. Хүмүүсийн нэгдүгээр эмнэлгийн яалттай дээр ирж байгаа хүмүүс гэдэг чинь угаасаа л амар бие муутай хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө хүмүүсийг ингэж явуулж болохгүй, босгож алхуулж болох юм бол унж магадгүй болохоор бид нэр зарим нь каталкан дээр зарим нь тэрэн зэр дээр суулгаад төрөөд хөвлийн хоргоо харуулна. Рентген руу очиж харуулна. Өөр бүх ингэ нэгдүгээр эмнэлэг дай хэрэг ингэж хэрээл явдаг зав. Тэгээд нөгөө хүмүүсээ буцааж авчраад тэгээд буцаагаад аваад ирэнгүүт дахиад нэг хүнийг зөөх хэрэгтэй болдог. Тэгээд юм нэгдүгээр эмнэлгийн яаралтай дээр дадлага хийж явах тэр хугацаанд ерөөсөө ингээд сууж чадахгүй ингээд хүн зөөсөөр л байгаа таардаг. Шүн нэг цаг 2 цаг унтвал юм. Тэр нь гэдэг бүр ингээд зүгтэж заяа. Хөдөлтийн ах гэгч нараас бүр ингээд зүгтаад нүднээс нь ингээд далдуур ингээд гүүж оронгуудаа юм ширэмэрийн нуугдаж муугдаж заяа. Дээшээ резидентийн өөрөөр нууцаар ороод тэгж унтдаг байсан. Амар тэнэг. Тэгээд яхад хүний бие өвдөхөөрөө өдөр шөнө ялахгүй шүү дээ. Шүнж ихсэн өвдөн. Тэгээд нөгөө резидент гэгч нар ах гэгч нар чинь бид нарыг алуу гоч багш чинь хэлэн шүүж ууралж загнаж байна заяа. Гэтэ яг үүндээ тэр яаралтай резидент ах гэгч нар донд нэг амар хүний зовлонголоод нэг ихч байсныг тест тооцоод бусд нь бүр үнээр муухай хүмүүс байсан. Яагаад гэвэл тэнд би 17 настай дээр хийсэн сонголтоосоо болоод 5 дахь курстэй 21-тэй гэсэн үг шүү дээ. Яг ингээд зовж байгаа байхгүй юу? 17 настай дээр хийсэн сонголтоосоо болоод тэнд ингээд зовоод тэгээ ямар цалингүй тэгээ ингээд бараг боолчлогдоод хийж хахад тэр ах эгч нар өөрөө бүхэл дангаахаа төгсчөөд бараг 23 4-тэй яаралтай эмч болно гэж шийдэж резидентээр орчингуудлаа 23 4 настай дээр хийсэн сонголтоосоо болж тэрнээ ялархаад 17 таатай сонголт хийгээд тэрнээсээ болж зовж байгаа намайг нэмж зовоод өгсөн байхгүй. Чи хааж чуу чи яагаад ингэхгүй байгаа юм бэ? Тийм өөртөө зовонгуудаа бидрийг загнаж магнаа багш чинь хэлнэ. Та нар яг одоо цагаа бүтгүүл хаана бүгдийн дууд утасны дугаараа бүгдийг нөхцгөө утсаа залгаад аав гэдэг ч юм уу. Чи хаач чуу чи нэг сонин хүүхэд яагаад ингэж идэм бэ тэгдэг зэв. Яалтай резидент тэр ах гэгч нар бол үнээр муухай. Яалтай тэр багш маань ч гэсэн яг мундаг эмч байж болно. Тэгээд яг тийм бидний мундаг эмч болох чи гэсэн сэтгэлээр л тийм хуваар тавьж өгсөн байж магадгүй. Гэхдээ яалтай дадлахстай там юм байсан. Тэгээд тэр ах гэгч нарт загнуулаад гөлөвзөөл хүн амтан зүгөөл тэгэл та нар нэг авахаар алуу болчих юм. Алуу болгүй яа угаасаа тийм навшин газар хин байгаа л юм гэсэн. Тэгээ яаж яхад сунг сандалж чадахгүй. Ингээ зогсоо хан түшээл зогсоод байна. Тэгээ би зөндөө өсөн өдөр болго 6 дахь курст би өдөр болго болдог гэсэн. Хараа болгон гэртээ орж ирэл амар хэцүү юм. Уу миний мөгөр гинэ. Манай найз анги л хөрхий. За одоо маялаатай. Одоо ганцхан жил хүрээч миний загнахтаа загнаад. Өдөр болгоо юм. Тэгэд би өдөр болгоо уйлаад байгаа минь юм биш юм байна гэдэг ямар ч хэлсэн байхгүй юу. Тэгээ яаж яах шүн болгон нэг амар мухаар дардаг. Миний нэг ойр дотны хамгийн хайртай хүмүүсийн минь нэг алууч гэж хардаг. Тэгэл өдрөндөө гэж зовоод оройжгоо уйлаа шүндээ гэж хахтараад тэгэл тэр бодлоодаа бүгдийг ингээд завхуулж алуу болох гэл
амар их хичээгээл ажил хийгээл зураг зураал алхаал за ийшээ алхах чи бүүч хийгээл гүүгээл ингээд яг миний 6 дахь курсын амьдрал юм байна. Яг ийм байдалтай байсан юм байна. Бангийн survival mode-тэй бүр ингээд минут секунд тутамд би амьд үлдэх хэрэгтэй гэсэн мэдрэмжтэй байна. Анаатай хугацаанд нэг ч хагас бүтээсэн нэг амарч үзээгүй байхгүй би ерөөсөө амарч үзээ. Нэг бол ажил хийн, нэг бол нэгдэх юм уу гуравдахад шалгалтандаа юм уу асуудах юмдаа бэлдэн. Нэг ч амарч үзээгүй. Хагас бүтээсэн аа. Тэгээд ойрлон тэр өөр ангийнхан дуугаар нисгий ахлагч ангийнхаа дарааглуугаа амар гаргадаг гэсэн. Чи яах гээд байгаа чамаас олж байгаа чи юм багш нар руу ингэж хэлэхгүй болохоор наа чи чамайг илүүгээрээ чиний хуурийг ингэж тань гэдэг ч юм уу. Тэр дарааглуугаа амар уурлан ширээ цохин, сандал цохин юм аав шидэн. Тэгээ гараа ингээд локер төмөр локерыг ингээ амар хүчтэй цохиж мөхөн ангийнхаа банд руу амар чанга муухай орж орж морилно. Тэгэл орой муу найз анд руугаа бас тэгэл амар орлоо. Чи юугаа мэдтiin гэх юм чи сэтгэлээс амар орж морилно. Яж хат Улаанбаатар ч очиод ингээд хүн амтан байхгүй орлох газар байхгүй штеп. Тэгэл орой болоо ямар азар ерөөсөө өнөө орлох бод ерөөсөө орж толгойд орж байгаа юм мэдгүй. Тэр үед үнэхээр яг миний сэтгэл зүй угаасаа шал ингээд болохгүй байгаа мэн гэдгийг ойлгосон байхгүй юу? Угаасаа болохгүй байгаа юм. Гэтэ аз болоход яг үнэхээр яг миний сэтгэл зүй болохгүй байгаа нь яг угаасаа шалтгаан тодорхойгүй зовоод байсан бол амар хэцүү байхгүй юу? Шалтгаан нь аз болоход тодорхой байсан. Аз болоход би зүгээр анагаах сураад байгаа болохоор би хүсээгүй юм аа хүчээр тэнгуут ийм таагүй орчин нөхцөл байдал хийгээд байгаа болохоор ингээд болохгүй байгаа маань энэ газраас явчих юм бол энэ газрыг дуусгах юм бол миний тамийн амьдрал угаасаа дуусна. Энэ бүхэн эцсэн. Тэгээд би хүссэн юм аа хийн. Нэг л өдөр би ингээд туртай юм аа хийн. Нэг л өдөр анаахаас би зайлна гэж бодоод яг нэг жил ингээд үрээсэн. Өдрөө болгон уйлд байсан ч гэсэн заримдаа татлаг хийж байгаа эмнэлэг дээр эмчих урд зогсож байгаа л уучдаг. Жохон цаг хонгууд нь уучдаг. Тэнгүүд нөгөө юм чинь яана миний хүн манай эмнэлгийн сэтгэл зүйч төзөөлөх юм уу гэж мгээ заяа. Эцэг сэтгэл зүйчдүүд мөнгө ч авахгүй мөнгө нь байлаа. За мөнгөгүй зүгээр нөгөө эмнэлгийн сэтгэл засч юм шиг төзөөлье гэсэн чинь дадлага мадлахад завгүй. Тэгээд дадлага тараа шууд цагийн ажиллаа хийдэг. Завгүй л байсан болохоор тэгээд ерөөс үзүүлээгүй. Гэтэ үзүүлээгүй байсан ч гэсэн тэгээд тэр үеийг ингээд аваа гарсан амар баяртай. Аз болоход надад зуурж үлдэх ос байсан. Яагаад тэгээд тухайд би хийх гэсэн юмтай хүн шүү. Би энэ газраас зайлчил юм бол би хүссэн юм хийн. Тэр зүйл минь намайг хүлээж байгаа. Тэгээд би ингээд хайртай хүнтэй тэр хайртай хүн минь намайг хүлээж байгаа. Миний хайртай хүмүүс тэгээд би ирээдүйд ингээд хамт аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Би ирээдүйд хүссэн юм аа л хийж яана гэж бодоод тэгэл үнэхээр гүрээсэн. Амар гүрээсэн. Зөндөө их зурсан. Тэгээд зөндөө номын хавчраг би бараг 200 номын хавчраг зарсан баха. 300 ч байна уу. Одоо таагийн санахгүй. Тэгээд би ингээд тухайн үеийн зургийн Instagram хөтэлдэг байсан байхгүй. Зураг зураад нөгөө постолдог. Зурдаг. Айгуу их зурдаг байсан. Заримдаа бүр өдөр болгон зурдаг. Өдөр болгон зурж яаж би сайжрах юм. Би нөгөө яг босод зураачдыг бодоод би ингээд мяарцсан байгаа. Миний зураг чадваргүй мяарцсан байгаа. Тийм болохоор би өдөр болгон хичээхгүй бол болохгүй. Анаагчны хогийн байсан ч гэсэн би туртай юм хийх хэрэгтэй. Тэгээ би педаа авна, мөнгөө сайн зөглүүлнэ. Сайн мөнгөтэй олно. Тэгээд зөндөө их тэгж бодсон. Тэгээд аз болоход яг тийм бодол байсан ачаар
амар хэцүү цаг үе болж ирсэн. Тэгээд ингээд дадлаг хийгээ явж байхад би хаан харьяалагдгүй энэ газар миний харьяалах тустай газар биш. Тэгээд тэнгүүтлээ оюутны байр ч гэсэн миний гэр орон биш. Анаач гэсэн миний байх ёстой газар биш. Би хаан харьяалагдгүй юм байна. Би ингээд орон гэргүй юм байна. Би ингээд юу ч хүү юм байна. Би яг энэ дэлхий дээр яг юу хийгээ яваад байгаа юм бол яг юу хийх ёстой юм бол би ер нь яг ингэ байх ёстой ч юм уугүй ч юм уу яг боддог. Өдөр болгон яг тэгж боддог. Тэрүнийг би харьяалагдах газартай шүү. Би зураач хүн, би артист хүн, би ирээдүйд мундаг зураач болно. Одоо ингэ хичээнэ. Тэгээ би ингэ болж таараа миний харьяалагдах газар ирээдүйд байгаа. Яг тийм болохоор би одоо ингэ амьд хэлэх ёстой. Энэ газар хичнээн тав энэ цаг үе хичнээн надад болохгүй байсан ч гэсэн хамаагүй би амьд үлдэх ёстой юм байна гэж бодсон. Тэгэл 7 хоноо л нэг эмнэлэг дээр очиод нэг эмчийн гар хөлөө үзүүлж гарагдаж царайчлахгүйгээр нөгөө эмчийн сайн хүн ч байна муу хүн ч байна. Нэр яалтан тэр хичээ би тэрвэрэд нэгдүгээр эмнэлгийн гадаа амар чанга уйлж ирсэн. Нөө нэг л мундаг бусдыг ойлгоод резидент хийсэн гэсэн шүү дээ. Тэр хич маань үнээр мундаг нэг 24 яалтаа дээр резидентийн үедээ 103 төрөний эмчээр 24 гараад тэгээ 24 цаг унтаад тэгээ 3 хоногоо ингэж яг ийм давтамжтайгаар өнгөрөөдөг юм байсан. Тэгээд сарын төлөв цаг даанг юмсан. Тэгж их хичээж ажилладаг юм. Аимшигтай байгаа. Тэгээ энгийн хүний ажлаас 3 дахин их цагаар ажилладаг. Тэний энгийн хүний цалингийн хаач хүрхгүй цалин авдаг. Яагаад гэвэл резидент чинь аимшигтай. Тэгээ тийм болохоор тэрийг яаж ч юм зовлон ойлгодог хичээсэн. Тэгээд миний дүү яг яатсан ингэ тэнгүүд нь. Бусад ямар ч резидент надад чи зүгээр үү гэж асуухгүй. Зүгээр л энэ нэг тэнэг охин ингээ ялархаа зогсоотой нэгсэн хандлага над руу ханддаг байсан. Тэгээд над руу амар муухай харна. Зарим намайг загнана чи ийшээ яваач гин энэнийг ам гэж хандаад. Тэгмүүд яг тэр их чи тэрвэрэд уйлжсэн баггүй. Тэгээд тэр заад миний дүүхтэй амар ядарсан байна. Ойлгож нөө чамайг угаас ийм хэцүү байдаг. Чи сайн байсан байна гэж. Би тэр өдөр тэр их чаачаар хамгийн сүүлийн хийж ижүүр танах хэрэгтэй байсныг өөрөө өдөр тарьсан байхгүй. Тэгээд би тэр их чид үнийг баярлав. Нэрийг миний анаах тэрөөсө мартаж чаддгүй амар хайртай багш нарын нэг минь хүн манай хүүхдийн багш байхгүй. Тэр хүүхдийн багш маань бас яг миний нэгэн сарын багш шиг чи энийг мэдэн штэ гэсэн анхаа надад аюу хамтдаг гэсэн. Тэгээ одоо алтлахтай багш маань надад төрсөн зүйл төрөлтэй. Тэгээ надаас сайн уу, ажлын сайн уу, ирээдүйд яах гэж гэж асуудаг. Тэгээд нэг юм сургууль байна. Чи ингэж тэгээж гэж хэлдэг заа. Тэгээд би тэр багштай багшаа би юм ч болж чадахгүй гэж хэлчих чаддаггүй. Багшаа хоормыг уулж юм. Тэгээд таарсан үнхээр мартаж чаддгүй амар сайн хүмүүс ч гэсэн зөндөө байсан. Амар муу хүмүүс ч гэсэн зөндөө байсан. Зүгээр л ингээд зугаагаа гаргаж тамлах гэж ингээд хажуудаа зүгээр суулгаад байдаг юм чи тийш тарж байсан. Чи наана зүгээр ингээд суучаа гэж юу ч хэлэхгүй гэсэн. Ингээд явж байгаа юм явуулдаг. Чи бэч. Чи хоолнд яваад карт өгөө. Мод нь яваад энэ хажуугийн гуан санаатаа хоол аваад гэж зарж уртдаг заа. Ундаа аваад тийм энэ чийсэн. Тэгээд зургагийн тэр тойролтол бүр эмч болохыг хүссэн хүндээ алт эрдэн сэж магадгүй ч гэсэн тэр газар тэр цаг үе ингээд энэ орол бараг шорон орчин юмсан ч тэгж бодогдохоор ер нь шорон шиг л байсан.
Тэгээ яаж чадвартай бүртээ шалгалтандаа унаад заяа. Би гэж тэнийг амар тэнийг суур мэдлэгээрээ орчиндаа гэж бодсон чинь суур мэдлэг минь хангалтгүй байсан юм шиг. Тэгээ нөө бичээ хэсэг дээр нь яагаад ч тэр олон хүмүүс л так яагаад ч юм уу. Манай бас аюу мундаг найз маань унтсан. Тэгээ бид хоёр уйлаа. Манайх таньд анх удаа тийм мундаг сураагүй ч гэсэн бас манайх давтан шалгалтанд ороод ингээд шалгалтандаа унах хэмжээний бишсэн баггүй яг үнээр яг тийм биш бисэн. Тэгээд төсч хараа унтсан. Тэгээ бүр тогтоод энэ үцэн ядаад юмач даваад гарч чадах чадваргүй ээжж би яагаад ийм арчаагүй юм бэ? Надад гомдлол хоос өөр чадах юм алга гэж бодоод тэгээд давтан хэмжээ гатандаа орсон. Тэгээд тэрнээс хойш би зүгээр анаахын шалгалтанд зүгээр л тэнцээ намайг зүгээр тэнцүүлээд өгөх чинь би ийм шалгалтанд гэж хөндлөхгүй би хүний амь аварна гэж дайрахгүй би зүгээр ингээд анаахын салбараас ч ингээд тэр чигээрээ ингээд яваад өгөн гооч намайг зүгээр л тэнцүүлж би ингээд зүгээр танаас сургууль ингээд төгсөөд тэгээд залмаар би ингээд энэ газар чинь дахиж баймааргүй энэ газарт би нэг л жил болох юм тэсгүй хүчин юм шиг байна гэсэн бодолтой болсон. Тэгэл дараагийн 3 чухал шалгалтанд зүгээр л тэнцээгээл ингээд 14 оноо л нэг шалгалт 14 оноо л нэг шалгалт ингээд бүр ингээд тарих толгой минь зүрхөө баг ингээд сарж унах гэж юм шиг байнгын стресстэй яна би энэ шалгалтын дээр унчих үед яаж нэг тесттэй шалгалтын дээр унах юм бол дараа жил нь хийж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол төгсөхгүй нэг тийм юм шалгалтаас ахгүй. Тэгэл зүгээр л тэнцээ. Тэгэл болоо зүгээр л тэнцээ л гэсэн бодолтой. Тоо курсыг хаврыг өнгөрөөс тэгээд үнээр арай гэж тэгэл тэнцээл нэг хичээлээ бүр 70-аар тэнцээ ёо тэр их барих дээр таарсан багш маань угаасаа хогийн багш байсан тэр багш угаасаа тэнэг гэдгээр алдартай заяа хүүхдүүдийг цагаан сараар гэрт нь хариулахгүй жижиг тон гэж байлгаад та нар угаасаа эмч болоод баг тийм ухааны юм ярьж байгаа хөрх юм юу хаач мэдгүй нэг 22 3 хонтой нэг ирээдүйд эмч болно ч гэж бараг тэр үед нь бодоогүй хүмүүс зүгээр та нар ирээдүйд уус эмч болохоор тэгнэ. Одоо өөрийгөө бод тухайн үед дисциплин суулгах юм гэж бодсон баг. Гэхдээ тэр бол надад зүгээр л мөлчлөг шиг юм. Тэгээд ингээд тийм хүүхдүүдийг цагаан сараар гэрлүүн хариулдаггүй багш шалгалтын дээр тарангуудаа намайг зүгээр унаацсан байхгүй юу? Зүгээр л унаацсан. Тэгээд аз болоход нөө бичгийн хэсэг дээр гагуу оноо тэгээд далаарт тэр би гагуу оноо авсан юм уу айс тэр шалгалтын хүмүүс нь намайг уйлаалсан болохоор өрөвдөөд тэнцүүлсэн мэдэхгүй байна. Гэхдээ яаж ч далаар тэнцгэрээс юм аа. Тэгээ би яг далаар тэнцсэн зөө. Тэгээд дараагийн шалгалтанда тестийн шалгалтаа бас яг тэнцээ гэсэн бодолтой ороод. Тэгээл яг хамгийн сүүлийн шалгалт 8 өртөөд шалгалтын дээр ороод уйлаал яваад байсан. Уучлаарай багш. Мэдчихсэн ч гэсэн тэгээ нөгөө хүн ингээд ярьж чадахгүй ингээд яагаад ч юм уйлаа л яваад байсан. Аз болоход тэгээд тань тэр шалгалтын дээр гагуу тэнцээ. Яа тэгээ нэг хонхны баяраа хийе. Тэгээд төгссөн дөө. Тэгээд одоо ингээд би анаахын салбарт ажиллаж байгаа. Гэтэ яг эмч хийгээгүй. Нэг тийм шинжилгээний дүгнэлт гаргадаг нэг тийм хүн юм хийдэг байхгүй юу? Тэгээд ингээд хамт олонтой болсон, ажил хийсэн, цалинтай болсон. Амьдрал минь хамаагүй дээр байгаа. Тэгээд анаахын салбартаа биш. Анаах гэдэг зүйл байсан болохоор би юм зовоод байсандаа биш. Анаахын сургууль нь байсан юм байна гэдэг би яг одоо ойлгож байгаа байхгүй яа тэгээд яг л ялгаагүй анаахын юм хийгээ явж байгаа. Би одоо ч гэсэн тэгээд хүмүүстэй голдохгүй гэдэг уншиж байгаа. Тэгээд хамгийн гол нь анаахын сургууль ерөөсөө мэдэрч байгаагүй хүндлэл гэдэг юмыг бүр анаах түр юм хүн биш юм шиг ерөөсөө хүндлэгдэггүй байсан. Цэвэрлэгч их шинэ хүртэл юм уусаа юмнууд нусаа оюутан гэдгээ загнаж магнаал ийм хананд наалтастай нуус цэвэршүүлэгчээс ч ус хийлгээд авахчихгүй загнаал наа чин зүгээр карантины ус шүү дээ. Та нар яах гэдэг юм бэ? Загнаар манд үзээ. Тэгэл амар муухай харж байгаа. Нуусаа юмнууд гэсэн анхлагтай. Багш нар нь хүн гэж тоож авч хэлцэхгүй. Одоо ингээ зүгээр хүн шиг хүндрүүлж байгаа амар баяртай. Тэгээ мэдээж цалин авч байгаа яг нэг тийм мөнгөний хачигдaltaй 6 жил минь ингээд арай дэрдсэн. Ядаж нэг найзтайгаа чихэр авч суугаад идэх хэмжээний болсон байхгүй юу? Тэгээд ядаж хадгалсан мөнгө хийж чадах хэмжээний болсон. Амар гоё хэлсэн. Тэгээд
Өө анаахын салбар чинь бас дайггүй яг нэг хүндлэгдээгүй эмчнэрийн цалин баг тэгээд олон асуудалтай ч гэсэн яг үнэхээр миний амьдралыг том болгоод байсан юм сургууль маань байсан юм байна. Тэгээд сургуультай ерөөсөө хүн гэж хүндлэгдэж үзээгүй юм байна. Сургуультай би өдөр болгоныг яг ингээд амьд үлдээ гэсэн бодолтойгоор өнгөрөөдөг байсан юм байна. Яаж яах нь сургуулийн одоо цагийн хуваар ингээд тодорхой шүү дээ. Би юу хийх нь тодорхой. Орой хараад оройны бүх цаг юм минийх байдаг болохоор өөрийн хүссэн юм хийх боломжтой. Тэгээд тэнгуул юм тодорхой цагийн хуваар тодорхой байдал биш юм тодорхой юмтай болсон болох хамаагүй дээрсэн. Анаахын сургууль хүндэлдэггүй тодорхойгүй ингээд яг байнга амьд үлдэх ёстой юм шиг юм гэж мэдрүүлдэг байсан. Хаан ч гэсэн юм дип хийгээстэй. Тэгээ бүр ингээд хоёр дүүдээс нэмэр болж чадахгүй. Тэгээд аав ээжэрч амар их төлбөр төлүүлж байгаа гэсэн байдалтай яж ах манай аав намайг 100 ажил хийдэггүй зөө. Тэгээд энэ тийм тул дэсэн шалтгаан нь манай сургууль байсан мэн гэж одоо ойлгож байгаа хгүй. Тэгэхээр сургууль мань тараагүй юм байна. Тестийн ном ажилламааргүй байна гэдэг байсан мань зүг байсан юм байна. Тестнээс угаасаа тэгээд одоо хамаагүй байсан. Хамаагүй байсан. Тэгээд нэг юм 6 жилийн тамшиг амьдралыг өнгөрүүлээд яа тэгээд бас нэг гоё юм би 6 төгсгийнхөө өмнөх үеэс эхлээд аним ярьдаг Instagram хаяг нийт юм уу гэж бодоод тэгээд мессенжер аюу хөр фоллоу хийвэрээ энэ баяртайсан би чинь дуртай маягийн үү тэр нэг хүн хүрч болд юм шүү дээ. Би чинь чадвал юм шүү дээ гэсэн бодолтой болсон заа. Тэгээ одоо би ингээд бичлэг хийнгүүд нөгөө ингээд үздэг зөндөлөн үнэтэй болсон. Надаа ингээд чи мундаг шүү, чамтаалагддаг шүү, чиний ачаар өгдөг шүү гэдэг хүмүүс өнөө гараад ирсэн. Тэгээд тэнгууд амар гоё яга. Ингээд ерөөсөө өөрийнхөө үнцнийг мэдэрч чаддгүй өнгөрөөс тэр жилүүдийн нөгөөж өгч байгаа юм шиг. Амар гоё яга. Би намайг үздэг. Би баярлалтай. Намайг үздэг баярлалаа. Эмэртэй хэцүү юу байдаг ч гэсэн тэр хэцүү үеийг даваад гарангуй арай нэг дэрддэг үе ч гэсэн зөндөө байд юм байна уу. Одоо ч гэсэн хэцүү үе зөндөө байгаа ч гэсэн яг анхтай харьцуулахад хамаагүй тэр бүр солонгос таар ажил хийгээд сужааны хараалхын жаашаа юм муухай харуулаад гар хөлийн өнөзөрт гөлөг болоод явчихсан тэр үед ч гэсэн би үнээр жаргалтай байсан. Цалингаа хараад баяртай байсан. Тэгээд нэг залууч гэсэн энэ цаг үеийн миний бүх юм мөдсвингийг бүгдийг давж гараа надад зөндөө олон жил хамтаа байсан баяртай. Манай нэг залуу байгаагүй бол би энэ бүгдийг давж гарах байсан юм бэ. Тэгээд зүгээр би энэ хийж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр одоо их сургуулиуд орж байгаа. Тэгээд анаахын сургуульд орж байгаа хүмүүс ч гэсэн зөндөө байгаа. Энэ бол үнэхээр өөрөө хүсэж ороогүй хүмүүс байгаа. Хаяхаасаа битгий байгаарай. 6 жил над шиг ингэж зомооргүй байвал одоо ингэж энэ газар чамд нэг л биш юм шиг санагдчихвэл зоригтой байгаарай л гэж хэлмээр. Зоригтой байхад буруудахгүй. Тэр би тухайн үедээ энэ нэрээ нэг л болохгүй байна гэсэн мэдрэмж төржсэн үедээ өөр зүйлийг хийсэн бол миний амьдрал хамаагүй өөр байх байсан ч үгүйсгүй илүү аз жаргалтай байх байсан ч юм уу тийм үстэй. Тийм болохоор энэ газар нэг л биш юм шиг байна. Гэтэ одоо нэгэн дорцсон юм шиг гүрий
гэж начиг гүрийгээ зовоосоо энэ энийг дахиж ингэж зовоосоо гэж хүсэхгүй байгаа учраас имжлэг хийж байгаа байхгүй. Нэг ч гэсэн бүгд өөрийнхөө хүссэн юм хийж амьдраасаа ядаж өөрийнхөө сонирхтоос олж зовоосоо гэж бодож байна. Тэгээд миний сургууль тэгээд таалагдах хүндээ бол таалагдсан. Тэнд ингээд үнээр мундаг сураад мундаг байсан өвдөж гэсэн зөндөө байгаа. Тэгээд би яг тэр мундаг хөгдөөчгээ мундаг байж чадаагүй болохоор ингэж хорсож ш магадгүй үгүй ч гэж магадгүй. Гэтэ үнээр надад таараагүй ч гэж магадгүй. Гэтэ би өөрийгөө мундаг биш байсан бол гэж хэлж чадахгүй яа гэвэл би анхтай хугацаанд зөндөө хичээсэн. Зөндөө хичээл аягүй сайн хийдэг гэсэн. Бүр ингээд маш хичээж хамгийн сайнараа хичээсэн. Тэгээд ч анаах болоогүй. Тэгээд магадгүй тэр хичээл тэгэхээр би өөр газар өөрийнхөө хүссэн юм хийгээд хичээсэн бол хамаагүй өндөрт хүрэх байсан ч юм уу гэж боддог. Гэтгүй гэтээ амьдралыг таашгүй шүү дээ. Гэтээ бас нэг талаасаа одоогийн намайг бүтээсэн газар яалтчгүй анагаах болсон. Би анагаахт ороогүй бол одоогийн би байхгүй байсан ч гэж магадгүй. Тэгэхээр өнгөрсөн алдаа яг уу хичнээн тэр үедээ алдаа байсан ч гэсэн одоо ингэ бодоход бас байх ёстой л алдаа байсан юм байна л гэж боддог. Магадгүй өөр сургуульд орсон бол би ийм хүн болохгүй ч гэсэн юм байна. Одоогийн өөртөө би аюу хайртай. Би одоогийн өөртөө зөндөө хайртай. Тэгээд одоогийн би гэдэг хүн байгаа нь анагаахын бас нэг оролцсон шүү дээ. Анагаахын сургуульд сурсан болохоор яг ийм байгаа ч юм уу. Тэгэхээр бас сургуулаа тийм ч үзэн яддаггүй. Зүгээр л там шиг байсан. Гэтэ хайртай ч ашиг зүгээр талархаж явдаг. Тэгээ одоо миний ард үлдсэн. Би дахиж тэр газарт ерөөсөө оролцохыг хүсдэггүй. Ашигын логог харахаар ингээд зүрх ингээд дисдэг. Тэр үед ингээд өдөр болгон ингээд өлдөг байсан. Ингээд цогтмаар санагддаг. Би ингээд өглөө болгон дадлага руугаа явж байхдаа замдаа би машин дайруулад хөлөө угаалж юм бол ингээд амарч болно. Тэгэх юм бол миний дадлыг тооцохгүй гэхгүй яагаад гэвэл машин дайруулсан хүний дадлыг тооцохгүй гэдэг хүн байж таарна шүү дээ. Тэгэхээр ингээд машин дайруулчихсан гэж бодонгоо алхдаг гэсэн зөө дадлага руу. Одоо бол би айдаг. Хоёр тал руу зам амар сайн харж гардаг зөө. Тэр үедээ ингээд зам харахгүй гарч маргааш. Тэгээд өдөр болгон амьд үлдэх хорон дээрээ тавьж тэнгуүтээ өглөө болгон явж байсамдаа машин дайруулчихсан да гэж бодох хэмжээнд тэгж их зовдөг байсан. Яг тэр бүгд орсон юм маань ингээд ашигтай холбоотой юмыг харах болгоно сэтэрдэг. Ингээд заримдаа миний бүр амьсгаад авчдаг зэрэг. Ингээд яна дан тэр дуу ингээд талааны яг ингээд кадр ингээд амар хурдан салгиж байгаа юм шиг янаахын яг тэр үеийн ингээд бодлоо ингээд тэнгуүтээ заримдаа би анаахт буцаа сурж ийн гэж хардардаг зөө. Бүр тэгж хардардаг хэмжээний намайг зовоосон газар ихгүй. Тэгээд үнэхээр энэ газар чи орох гэж байгаа. Тэгээд чи үнэхээр хүсээгүй орж байгаа бол эртнэрээ зогтараа л хийж та. Их тийм хүсээд байх газар биш шүү. Ер нь надад бол тамшигл байсан. Тэгээ ялангуяа хэрвээ чи ингээ над шиг хит мэдрэмтгий яг хүний үгийг амар ингэж өөр дээр хүнээр тусгаж авдаг. Тэгээд ингээд өөрийгөө амар голдог. Тэгээд ингээд ер нь нэг тийм над шиг сэтгэл зүйтэй. Тэгээд амьдралыг амар романтизм хийх гэж хичээд би над шиг хүн бол бүр дэмий шүү анаах. Хитрхи прагматик газар чамд яагаад ч тэгэхгүй. Хэрвээ одоо болъё гэж бодож байгаа бол тэн дээрээ болох зэрэгтэй агараа гэд өнөөдрийн бичлэгийг бас яг баахан л байл. Яна манай аав гэж очиж байгаа үү? Мэртэ. Дараа 7 хоног байцгаая.